Үндэсний их баяр наадам сурын харваагаар өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн хувьд 350 харваач цэц мэрэгнээс орж байна. Ер нь жил болгон улсын их баяр наадам үндэсний сураараа эхэлдэг ийм боломжлын дагуу өнөөдөр эхэлж байна. Тэгээд яг хуу харьцангуй энэ жил нэг 350 харваач, тэр дотор нь 25 улсын мэрэгэн, 130-40-од спортын цолтой харваачид оролцож байгаа. Харвааны чанар бол их өндөр, харваачдын чанар бол их өндөр. Энэ жил өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харваачдын тоо цөөн байгаа юм. Өнгөрсөн жил 400 харваач оролцож байсан, харин энэ жил 350 болжээ. Харваачдын тоо яагаад сүрсэн бэ? Сая 400 мандаа 3 онлоо. Баярлалаа. Сайхан явж байна яах вэ? Наад 30 жил харж байна. Энэ жилийн наадам өнөөдрийн байдлаар нартаа уртаа их сайхан наадам эхэлж байна. Дөнгөж ихний өр эхэлж 400 сумдаа 3 онцол эхэлж байна. Одоо дараагийнхаа үеинд босох гол явж байна да. Их нөлөөлж өглөө ирээд сумны хараа өсгөхөд бол ер нь чигтрийн хараа хിവэрээ байсан. Тэгээ яг босгоход бол ерөөсө ном буга бүр 1 сантер ном бууж хараагаа нэмүүлж байна. Одоо өдөөс хойш болохоор бүр их хална. Тийм учраас ном нэлээ буу харваач тэр энэ бүгдээ тооцоолсон байгаа хаа л гэж бодож байна. Тэгээд Монголын үндэсний сурын холбооны шийдвэрээр аймгийн одоо баяр наадам төрүүлж аймгийн мэрэгэн цол авсан харваачид улсын баяр наадмын одоо харуулах үедээ зогсоол өрөмбөн их дээшилдэг болсон шин дүрмээр тийм учраас энэ жилээс эхлээ харваачид одоо аймагуудад харж харваж аймгийн мэрэгэн цол хүртэх одоо ийм чиглэлээр аймагуудад их тарсан байна. Энэ жилийн наадмын өдрүүдэд хэд халалцтай байна гэдгийг ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс сануулсан хурц нартай үед харваачдын хувьд сум алдах гэдэг талтай хэмээр цааж байна. Гол нь энэ үед л мэдрэмжтэй харуулах нь ур чадварын асуудал байдаг гэдгийг ч харваачид хэлж ирсэн юм а.